Сайн байцгаана уу хүнд үзэгчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Адиад Оржийн Саранбаатар оролцож байна. Адиад Оржийн Саранбаатар интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал. Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлэр 1998 онд төгссөн. Мэдээгүй зүйлэг, эрчим тэмчилгээний эмч, зүрх судасны эмчийн мэргэжил олгох, зүрхний чанд авийн уншилгооны сургалт, Тайванд зүрхний эрчим тэмчилгээний сургалт, Солонгос их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байсан. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасаг, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв 2 дугаар эмнэлэг, интермед эмнэлгийн мэдээ алдуулалт, эрчим тэмчилгээ болон яаралтай тусламжийн тасгийн даргаар тус ажиллаж байсан. 2017 оноос интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Америкийн зүрхний нийгэмлэгийн амьлуулах суурь тусламж, зүрх судасны сэхэн амьдруулах, лавшруулсан тусламжийн сургагч багш, мэдээгүй зүйлгийн тэргүүлэх зэргийн эмч. Хам богд уус хатан туулгын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийн эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5 дугаар элчийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал. Аян давтагдсан шүү. Сайн байна уу та? Сайн байна уу та? За хоёулаа өнөөдөр Монгол улсын өнөөдрийн эмнэлгийн гүйцэтгэхээний тухай хүмүүс гадаадад бас явсан хэвээрээ байгаа. Даатахад яаж үйлчилж байгаа гэх мэтэр ийм эрүүл мэндийн салбарын гол асуудлаар ярив. Юуны өмнө би танаас та эмч болохоос өмнө эмнэлэгт асаргачаар, цэвэрлэгчээр ажиллаж исэн гэж. Тэр ямар тэндээс гараагаа хийсэн гэж байгаа. Энэ тухайгаа ярьж байгаа шүү. Энэ миний амьдралдаа тавьсан зорилгын нэг нь бол эмч болох. Эмч болоод аавыгаа эмчлэх. За дээрэс нь бас аав шиг адилхан хүмүүсийг бас эмчлэх нэг л зорилго байсан. Тийм учраас эмч яаж болдгийм бэ гэдэгт бас өөрийнхөө хэмжээнд нэлээд олон жил бэлдсэн. Тэгээ харамсалтай нь яг нөгөө эсэлтийн шалгалт гэж болдог. Тэрэн дээрээ би бас хангалттай анагаахын их сургуульд тэнцэхэр хэмжээнд байж чадаагүй. Тэгээд сургуульд орж чадаагүй учраас эмнэлэгт л орхон байвал одоо юу ч хийсэн яах вэ гэд. Тэгээд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт асрагчийн ажиллаар нэг жил ажиллаад тэгээд дараа жил нь одоо улсын эсэлтийн шалгалтаа өгөөд анагаах ухааны их сургуульд тэнцээд тэгжил эмч болсон. Тэгээд та эмч болсныхоо дараа Төв аймагт Орхонд ажилласан байгаа. Тэгээд Орхон аймагт. Тэгээд ингээд эндээс харахаар хоёлаа ер нь одоо ингээд та Монгол улсын томоохон хувийн эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал 2 дахь хүн. Тэгэхээр ер нь энэ эмнэлгийн энэ бүх төрлийн үйлчлэгээ, бүх төвшний үйлчлэгээний хүртээмж улс оронд ямар байна гэж харж байна. Бид тэр рүү дөхөж ийн үгүй юу? Хаана явж байна? Та Тайванд суралцсан байна лээ, тийм ээ. Босоод одоо чи Финлянд энэ төрлийн оронд хүмүүсийн хүртээмж, эмнэлгийн чанартай үйлчлэгээний хүртээмж нь өөр байна шүү дээ. Энэ талаар та юу бодож байна? Ер нь нэг хэдэн өнцгөөс нь яриа тийм ээ. Монголын эрүүл мэндийн тогтолцооны тархаж байрлсан байдал нь бол ер нь миний хувьд бол их сайн гэж боддог. Аймаг сум дээрээс нь багийн түвшиндээ хүртэл эрүүл мэндийн байгууллага ямар нэг хэмжээгээр байдаг. Энэ бол их сайн. Харин энэ түвшнүүдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийн одоо суурь чадамж, үндсэн стандарт тусламжийн харилцан адилгүй байдал байдаг. Тэгээд олон улсад энийг нэг эмнэлэг дотор хүртэл нэг чиглэлийн тусламж, нэг өвчний оншийн үед үзүүлж байгаа тусламж нь өөр төвшин байх явдал байдаг. Энийг олон улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ялгаатай байдал гэж нэрлэдэг. Тэгэхээр хэдийгээр одоо эрүүл мэндийн системийн ерөнхий бүтцэн маань сайн боловч тухайн орон нутагт нэгжээр үзүүлж байгаа тусламжийн ялгаатай байдлууд өнөөдөр их хүртэл байгаа. Тэгэхээр тэр нь одоо зөвхөн тоног төхөөрөмж, зөвхөн барилга байшингийн асуудал биш. Хүмүүсийн мэрэгсэн байдал, тусламж үзүүлэх туршлагын чад утсан байдал
Дээрээс нь манай тогтолцоон дээр байгаа нэг сул асуудал нь бол за багийн түвшинд ямар хүртэлх хэмжээний тусламжийг үзүүлэх үү, аймгийн түвшинд яг үзүүлэх үү, өрх одоо анхан шатны одоо туслам нэгжийн түвшинд ямар хэмжээнд одоо тусламж үзүүлэх үү гэдэг стандарт маань алдагдсан, тогтсон ийм одоо зүйлээ эргээд жигдрүүлж, төвшрүүлж барьж болохгүй чадаагүй байгаа л ийм тогтолцооны асуудал гэж. Байсан стандартаа барьж чадахгүй гэж. Тий. Байсан одоо хуучин бол яг Оросын одоо тийм системээр бол байгуулсан. Тэрний бүтэц дархалт нь одоо зөв сайн боловч тэр дотор байгаа мэдлэгийн, чадварын, туршлагын ур чадварын стандарт нь бас бий алдагдсан байна гэж. Гол шалтгаан нь энэ олон иргэд хөдөөнөөс хот руу нүүсэнтэй холбоотой юу? Эсвэл боловсон хүчний бодлогын асуудал байна уу? Цалин мөнгөний асуудал байна уу? Юу вэ гол шалтгаан? Миний харж байгаа одоо зүйл бол энэ дээр одоо хүмүүсийн одоо төлөвлөгөөтэйгээр одоо мэрэгчлэлтнийг бэлтгэх байдал нэгдүгээрт алдагдсан байна. Хоёрдугаарт тэр мэрэгчлэлтүүдийг хөдөө орон нутагт доктор сууршилтаагаар гэдэг нь зөвхөн одоо байр ч юм уу зөвхөн ийм эдийн засгийн бас асуудал биш. Улаанбаатарт төв суурин газар ирэхээр яадаг вэ гэхээр тэр хүмүүсийн одоо сурч боловсрох тийм ээ. За өөрөөрөө одоо үр хөвгтөө одоо сургах ийм наазахын ийм шаардлагууд хөдөө орон нутагт маань бас тутмаг байгаа учраас ихэнх нь одоо хотод ирж үр хөвгтөө суралцах, хотдоо илүү одоо амжиргаа ажил төрлийн тийм ээ өсөн дэвжих боломжийг олж авахын төлөө бас хүмүүсийн юм нүүдэл байгаа лөө. Хөгжлийн асуудал байна тийм ээ. Бүтцийн дархалтын асуудал. За тэгээ ямар ч байсан гэсэн үг бид нар хувийн улсын олон эмнэлгүүтэй болчлоо. Ер нь тийм статистик байд юм уу? Улсын хувийн эмнэлэг тийм төвшнийх тийм энэ төр гэсэн. Бага Монгол улсад эмнэлгийн тусламжийн шатлалууд байж байгаа. Анхан шатны тусламж үйлчилгээ, одоо төрөлцсөн мэргэжлийн шатлалын тусламж үйлчилгээ гэдэг энэ тусламж үйлчилгээний эмнэлгүүдийн нэгдсэн эмнэлгийн одоо тусламж үйлчилгээний стандарт гэдэг ийм стандарт байгаа л да. Гэхдээ тэгээр одоо стандарт ийм зүйл байгаа боловч яг бас тэр болгоно бас бүрэн биелэгдээд тэр болгоно дагаад явж гэнэ гэхээр бас хангалттай хүрэлцэхгүй. Тэгэхээр яг ийм шат англи болгондоо ямар нэг хэмжээгээр ийм дараалуулсан ранкинг хийсэн тим үзүүлэлтүүд байдаг. Тайлангууд байдгүй. Жишээлбэл энэ төвшөндөө бол одоо энэ эмнэлэг ийм арай илүү юм аа. Тутуу юм аа. Нэгдүгээр тэр байна гэсэн. Ийм юм байдгүй. Бус орнд байдаг юм. Бас нэгдсэн эмнэлэг байхаас гадна төрөлцсөн мэргэжлийн эмнэлгүүд байна те. Тэр нь бол манай улсад бас аль бүтцэн байна л да. Тэгээд бусад улс орнуудад ер нь бас тодорхой энэ хоёр бүтц бол аль нь л байдаг. Тэгээд Монголд бол яг зүрх судасны төв за харвалт шиг төрөлцсөн ярьж байна тий гэсэн ийм төрөлцсөн төвүүд байж байна. За эмнэлэг дотроо бас төрөлцсөн тасаг нэгжүүд байж байна тий эргэтэн шилжүүлэн суулгах төв гэдэг юм уу төвийн зохион байгуулалттай ийм зохион байгуулалтууд бол байна. Гэхдээ одоо миний эмчхүний хувьд энэ дотор одоо байж байгаа хүний хувьд ингээ харахаар бас нөгөө иргэд маань хүмүүс маань анхан шатны нөгөө тусламж үйлчилгээнээс трийг алгасаад бүгдээрээ л нөгөө төв эмнэлэг бүгдээрээ л нөгөө хамгийн сайн эмч хамгийн сайн тоног төхөөрөмж технологи төвлөрсөн газар руугаа хүн болгол үзүүлж онцлуулахыг хүсэж байгаа ш. Тэгэхээр нөгөө анхан шатанд үзүүлэх тусламж үйлчилгээ унахгүй бүгдээрээ төв рүүгээ ирчихээр тэнд байгаа. Трийг яаж зохицуулах вэ? Яаж мэдлэгийг нэмэх вэ? Ер нь анхан шатныхаа одоо тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх төрөө таны анхны асуусан энэ зүйл тэр тусламжийг хүмүүсийн сэтгэл төрөлх хэрэгцээг хангагдах хэмжээнд одоо эмч мэргэжилтнүүдийг багаж тоног төхөөрөмжийг одоо төхөөрөмжийн сургалтыг биднэрт бол багаж тоног төхөөрөмж сайхан одоо техник технологи юмнууд бол Монголд бий бол бас муу биш гэж боддог. Харин тэрийг ажилуулж байгаа хүмүүсийн боловсрол тусламж үзүүлж байгаа хүмүүсийн туршлагацсан байдал бас дутмаг байна. Жишээлбэл тэр туршлагыг сайжруулахын тулд барууны орнд механизм нь юу вэ гэхээр мөнгө байна. Тэр хүмүүс илүү
одоо чинь анхан шатны эмч шүү дээ тий. Тэр эмч ингээд сайн ажиллах хүсэл зориг байхын тулд мань хүнд шүү мөнгөний тодорхой урамшуул байх хэрэгтэй шүү дээ. Энийг яаж зогсоомаар юм. Тэгэхээр энэ дээр яг нөгөө зөвхөн эмнэлгийн асуудлаас гадна төрийн бодлого зохицуулалтын асуудал бас байгаа бах тийм ээ. Тэгэхээр энэ дээр усал Монгол улс эдгээр одоо төсөв хөгжиж байгаа орны хувьд ч гэсэн өөрийн хэмжээнд бол бас зөндөл зүйлийг зарцуулж бий болгож байна. Гэхдээ энэ нь бас одоо хүн болгонд их шүртэмжтэй юм уу? Бас хүмүүсийн анхаарал одоо амьдрал ахуйг дээшлэхээр хэрэгцээг нь хангахаар хэмжээнд бас хангамж хөнгөлөлт тийм зүйл болж бас хөрөлцөхгүй л байгааг нэг илрэл баг л та. Жишээлбэл хараад хөрөлдсөн үйлчлэгээтэй эмнэлэг нэгдсэн эмнэлэг энэ төр дээр хувийн салбар бас байна шүү дээ. Тэгэхээр энэ анхан шатны төвшөнд хувийн үйлчлэгээ байна уу? Хувийн эмнэлгийн байгаа. Тэгээд бас энэ дээр бас нөгөө одоо манайх зах зээлийн нийгмийн гэдэг өрсөлдөөн тэгээ олон ургалж үзэлэгд те одоо илүү сайн хийж илүү сайн хүмүүсийн асуудлыг шийдэж байгаа эмнэлэг эмч те мэрэгчлэтнүүд одоо илүү сайхан амьдрах илүү их орлоготой байхын нөхцөлийг даатгалын санхүүжилтийн хангамжийн за тэр одоо байгууллага тэр баг хамт олонд олгож байгаа одоо цаашид сургах хөгжүүлэх энэ асуудлыг нь төрөөс дэмжиж чөлөөтэйгээр одоо хөгжиж өрсөлдөх боломжийг бас хангах хэрэгтэй альж төвшөнд. Яг нэг үеэ бодвол хангаж байна. Тий. Нэг үеэ бодвол одоо бүх төрлийн эмнэлэг байна. Тэгээд тэр баг хороо сумын эмнэлэг чи манай хорооны гэр бүлийн эмнэлэг. Тий. Тэр гэр бүлийн эмч гэж байгаа тий. Хорооны өрхийн эмч тий өрхийн эмч. Тэгэхээр энэ өрхийн эмч гэдэг дээр хувийн компаниудыг өргөнөөр оруулах яадаг. Тий одоо дүүргийн өрх эмнэлгийн хэсгүүд бол одоо менежментийн хөгжил гэдэг юм уу ийм байдал руу шилжсэн л байгаа л да. Гэхдээ нөгөө хүмүүс тэнд очир дугаар ихтэй л харагддаг аяа очиод харахад. Гэхдээ наазахын шинжилгээний тэ оншилгооны юм зүйлүүд нь тэнд бас хангалттай биш. Хоёр тустай байхгүй бол нэг нь одоо ингээд бага орлоготой хүмүүст шууд очиход өнгө үйлчлэхээр байх хэрэгтэй тийм ээ. Нөгөөх нь илүү орлоготой хүмүүс мөнгөний төлөө хурдан үйлчлээч гэсэн тийм бүтцийг одоо бий болгох цаг болчихоогүй юм уу Монголд? Тий, интернет эмнэлгийн эмнэлэг дээрээ тий өөрийнхөө сайн мэдж байгаас жоохон гадралж байгаа бас өөрийнхөө бас энэ 10 11 жил ажиллаж байна интернет эмнэлэг. Энэ дээр бас энэ цаг хугацаа хэдийн болцсон. За эрүүл мэндийн бизнес бас одоо хүмүүст одоо илүү хэрэгцээтэй байна гэдэг дээр хувийн хвшил бүс компаниуд бол илүү хөрөнгө оруулалтыг гадны дотоодын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж байгаа. Тий. Гэтэл одоо энэ чинь бас хөгжлийн асуудал. За та тэр нөгөө төрөлдсөн үйлчлэгээ юм уу нэгдсэн клиникийн үйлчлэгээ ярьж гэлж шүү дээ. Тэрнээс өмнө нэг асуулт байна. Манай энэ эрүүл мэндийн систем чинь өвдөжхүүл яаж эмчлэх вэ гэдэг дээр анхаарал нь шүү дээ. Гэтэл зарим оронд өвдүүлэхгүй тулд яах вэ гэдэг. Даатгалын механизм ажиллаад шүү дээ. Даатгалын механизм хөгжөөгүй том тогоонд, цоорхой тогоонд мөнгө ороод тэгээ сүлдэн дандаа алдагдaltaй байгаа учраас жишээлбэл одоо ингээд Германд хүн болгон даатгалд хамрагдах хэрэгтэй эрүүл мэндийн. Заавал хамрагдах хэрэгтэй. Ганцхан хамрагдах гээд очихоор яг адилхан хоёр насны хүн очихоор нэг нь сард 300 евро нөгөөх нь сард 100 евро. Тэгээд яагаад 300 евро бий байгаа гэхтэй зэрэг таны жин төдөр илүү байна. Даралт чинь тийм байна. Ийм учраас. Тийм учраас таны даралт ийм болох юм бол даатгал чинь ийм байна гэдэг. Энэ тогтолцоо манайд хизээ орж ирэх. Эн чинь зах зээлээр хийцэн удирдлага яваад шүү дээ. Энэ дээр одоо миний бодол за тэгээ энэ хугацаанд даатгалыг тойрсон их асуудлууд яригдчихэж шүү дээ. Тий. Тэрийг бол хүн болгон мэдж байгаа учраас би бас санал шийдэл бас юу байж болох вэ? Манай эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн хууль бол одоо
зөв чихтэй гарсан. Тийм ч учраас одоо анх бол төр хувийн гэлтгүү бүгдээрээ энийг маш их дэмжлэгтэйгээр оролцсон. Тэгээд энэ даатгал гэдэг нь утгаараа бас бид ажиллаж чадахгүй, энийг халамж болгоод хувиргацсан, хавтгааруулсан тий. Даатгалын байгууллага биш, халамжийн байгууллага юм шиг энэ байгууллагын төсөв, санхүү энийг одоо байсан учраас өнөөдрийн энэ гарч байгаа хүндрэл нь одоо тэрийн байгууллага гэхээс илүү би бол тогтолцооны тийм ээ илүү халамжийн чиглэлээр даатгал дээр, тэтгэвэр дээр чивэл бүх насаараа ажиллаад аюул сан эрүүл мэндийн даатгал төлсөн хүн. Яг зөвсө төлөөгүй хүн хоёртай адилхан үйлчлэгээ аваад байгаа чинь өөрөө зах зээлийнхаа механизмаас өөр биш. Нэг нь тийм халамжийн бодлого яваад байна тийм. Чи даатгал төлөөгүй мөртөө үйлчлэгээ авч байгаа бол энэ газараас авнаа. Энэ төдсөн болвол бүрэн энэ ялгааг бий болгож хандлага байна уу үгүй юу гэдгийг одоо танай Монгол улсын томоохон хувийн эмнэлгийн хувьд асууя л да. Энэ дээр тийм ялгаа гарах хандлага байна уу үгүй юу эсвэл тэр чигээрээ л одоо ингээд коммунизм чигээрээ яваад байна уу? Тэгээ энэ дээр бид нар үнийн бодлого за тэгээд ер нь ялгаатай саяны хэлж байгаа даатгал гэдэг бол сайн дурын үндсэн дээр эрх тэгш тийм ээ иргэн төлөгдөх одоо нөхцөлтэйгээр ямарваа нэг аюул осол эрсдэл тулгарсан үед таны хариуцна гэсэн гэрээнийхээ үүргийн дагуу энийг чинь бид тодорхой хэсгийг хариуцна гэсэн хамтын хариуцлага байхгүй юу? Монгол улсад миний нөгөө халамж гэж хэлээд байгаа зүйл маань юу гэхээр бүх зүйл өнгөө та эрүүл мэнд чи өнгөө эрүүл мэндэд үзүүлж байгаа ямар ч их өртөг зардал юм гардггүй мэтэр тийм ээ. Тэгэхээр улсын ч ил одоо хүний одоо алааснаас л төлөгдөөгүй болохоос биш тэрний цаана асар их зардал урсж байгаа. Тэгэхээр тэрийг хүн болгонд тавтгааруулаад төлсөн төлөөгүй. Инхээр энэ дээр одоо нөгөө хамтын хариуцлага гэж юм байхгүй болчихж байна. Тэгэхээр би өнөөдөр эрүүл мэндэ яаж охроос одоо эмнэлэг дээр очиж байгаа дуртай үйлчилгээгээ юу хийлгээ гэснээ хийлгдэг юм. Тэгээд ямар нэг байдлаар хариуцлага ярих те эрүүл мэндэд анхаарах юм ярих дээр өөрөө эрүүл мэндээ сарниулчаад дараа нь энэ эмч эмнэлэг намайг одоо эмчлэхгүй байна, буруу эмчлээд байна ч гэдэг юм уу те. За буруу дээр бол юм ярихгүй. Энийг одоо юу гэдэг тэр нь бол би нэг талаас аваас шудраг бус би ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарч тэрнийхээ төлөө хариуцлага хүлээгээд тэрэндээ хүн болгон энэ санг бүрдүүлээд за хэрэгцээ шаардлагатай байгаа нэгэн рүүгээ шилжүүлж байгаа л ийм шудраг ийм одоо механизмаар явагдах ёстой гэж бодог. Даатгал гэж байгаа бол халамж бол одоо хэрэгтэй би авъя гэсэн болгонд өгөөдэй л гэсэн үг үстэй. За хоёлоо тодорхой яг ийм практикл яриа оръё. Чинь одоо интернет эмнэлэг анх нөө урд байгуулагдахад тэгээд хүн араас илүүндөө тэгээд удалгүй дүүрсэн. Дараа нь танай хотод нэг салбар байгуулсан. Өөр хаан салбар байгуулсан. Тэгээ Улаанбаатарт хоёр салбар байгаа. Хөдөө орон нутагт Өмнө Говийн цогццын суманд нэг салбар байна. Дархан хотод бас нэг байна. За тэгээд мөн сая танайх тэг урдлынхаа жижиг байшин томоо болгоод их өндөр хойдол 7 давхар байв. Том байшин бариад эмнэлэг аягүй том болсон. Тэгэхэд ингээ одоо орохоор ахаад багтахгүй шууд харагдаад байх. Энэ ямар учиртай юм бэ? Энэ одоо ганц эмнэлгийн жишээн дээр тий. Дандаа багтахгүй яваад байгаа юм. Яаж томорсол багтахгүй яваад байгаа юм. Яагаад? Энэ одоо мэдээж хүмүүсийн ирж байгаа ихтж байгаа их мэт хэрэгтэй. Тэрний цаана таны анзаарсан юм байна уу? Энэ хүмүүс улам өвдөөд байна уу? Эсвэл бол хувийн салбар руу илүү яваад байна уу? Ямар учиртай. Тий. Яг хүний нөгөө хэрэгцээ дотор нөгөө эрүүл байх хэрэгцээ байна тийм ээ. Энэ хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг. Эмчлүүлэх тий эрүүл байх хэрэгцээ. Тэгэхээр энэ хэрэгцээ бол цаашид одоо хүн нас ахын хэрээр заавал өвчтэй байх албагүй улам өснө. Тэгээ энэ дээр одоо эмнэлгийн байгууллага гэдэг зүйл маань хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг шийдэж өгдөг газар. Тэгэхээр зарим одоо тохиолдолд гэдэг юм уу тэр хүмүүсийн өнөөдрийн эрэлт хэрэгцээг бусад одоо хэсгүүд маань хангаж өгч чадахгүй байна. Тийм учраас аль одоо миний хэрэгцээг хангаад миний асуудлыг шийдээд өгчих болов гэсэн газар руугаа хүмүүс илүү их төвлөрч илүү их сонгож ирж байгаа хаа. Тэгэхээр одоо нэгдсэн эмнэлгийн тогтолцоо гэдээ ярьсан интернет эмнэлэгт
гэр бүл төлөвлөлт эхийн хөвлөд байхаас эхлээд одоо бурхан болоод одоо нөгөө ертөнцид одох хүртэлх тийм ээ. Одоо энэ бүх хугацааны тусламжийг үзүүлж байгаа юм. Тэгээд бидний одоо миний бас эмнэлэгтээ хэрэгжүүлэхээсэн гэж боддог энэ зарчим бол хүнийг угтсан шигээ үдээ шүү гэж тийм ээ. Тэгэхээр анх угтахт нь сайхан угтсан л бол явцад нь тий эцэст нь одоо байгалийн жимаар ямар нэг одоо асуудал үүсгэхэд үдэх өвчтөе одоо орж ирэхэд нь анхаарч халамжилсан шигээ эдгээ сайхан болохт нь ч гэсэн тэр хүртлэх тэрний дараа ч гэсэн тусалсаар байх гэсэн зарчмыг тэхийн тулд ийм систем биш. Тэр эмнэлэг танай эмнэлэгт ороод гартал. Орохоор ингээд гарт номертэй зүүлгэж байгаа. Тэгээд хамгийн сүүл гарахт эмнэлгийн хоёр байна. Үйлчлэгээр гарах тэрийг авч байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нь одоо би Америкт амьдарч байсан дээ жишээ. Тэгж байгаа юм л да. Энийг ердөөс тайлж болохгүй шүү гэж. Манай эмнэлэг яг гарахтаа тайлдаг шүү. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэр бүх шат дамжлагаа болгонд нэгдүгээр бүртгэл байна гэсэн үг тийм. Хоёрдугаар цаас байхгүй болчлоо гэсэн үг тийм ээ. Одоо ялангуяа танай эмнэлэг дээр хаана л очиход хөвлөд очсон байгаа шнэ. Өмнөх эмчийнх нь үдсэн. Тийм ээ. Одоо яг энэ утгаараа бол яг барууны орнуудтай адилхан байна. За тэгээд одоо танай үйлчлэгээ өргөж гин гэснээс одоо жишээлбэл Монгол өөрөө эмчилж чадахгүй гэсэн нэрс байдаг. Гадаадд яана гэсэн. Тэр нэрс одоо багасч гин үү гэсэд байна уу? Гадаадд явж байгаа хүмүүсийн тоо ер нь тийм амар буурч гин үгүй юу? Явж байгаа хүний цөөрсөн ч гэсэн нөгөө эмчилгээний үнэтэй юм уу гэж бодохоор ингээд ер нь гадагшаа мөнгө бас урссан хэвээрээ л байна эмчилгээний. Энэ талаар таны бодол. Тэгээд энэ дэр бас нөгөө улсынхаа гэдэгс гадна нөгөө хүмүүсийн төрөө хэрэгцээ гэсэн эрүүл мэндийн хэрэгцээгээ тийм ээ. Одоо мэдээлэл чөлөөтэй байгаа учраас хаана юу болж байгааг хүмүүс тэр дорн яг тухайн цаг хугацаанд нь хүлээж авах боломжтой болсон. Тэгэхээр тэр бол нэгдүгээр хүний эрх сонголтын асуудал. Хоёрт нь гадаад руу явах урсгал бурах одоо их хэмжээгээр бол буураад зогсцсон тийм бол байхгүй. Явсаар л байгаа. Өнөөдөр яагаад би тэгж хэлж байгаа нэхээр гадагшаа одоо виз хүсэхэд эрүүл мэндийн шалтгаанаар виз хүсэж байгаа, виз авахаар эмнэлгийн тодорхойлолт хүсэж байгаа хүмүүсийн тоо буурахгүй л байгаа манай эмнэлэг дээр ихэд. Дээрээс нь бас энэ дээр нөгөө тогтолцооны асуудал маань эргээл гарч ирж байгаа. Тэр хүмүүсийг бол энэ юун дээр эрүүл мэндийн яамнаас бас анх бол 29 өвчин байсан санагдаж байна. Гадаад улсад одоо явж эмчлүүлэх одоо өвчний жагсаалт гэдэг. Энэ жагсаалт бол сүүлийн хэдэн жил бол буурсан. Өөрөөр хэлбэл бид юмаас улсынхаа хэмжээнд бас тодорхой хэмжээгээр шийдэж байгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр бас л нөгөө технологи, байнгын хөрөнгө оруулалт, байнгын шинжилэлт энэ асуудал маань л яригдж байгаа болохоос биш Монголд одоо тэрийг хийхээр зорж байгаа энэ мэрэгчлэтнүүд бол байгаа. Тэр дээр бол жишээлбэл энэ нэг талаасаа буурч байгаа. Нөгөө талаасаа манай эмч нар шүү дээ. Танай эмнэлэг дээр олон ер нь бүх төрлийн эмнэлгүүд дээр нарийн операцууд хийж чаддаг болцсон. Тэгээд трийгээ бол ингээ хийжлээ гэдгийг зүгээр тэр нэг хийлгсэн хүний ярианы хэмжээнд л маркетинг явж байгаа болохоос улс орон даяар бид одоо ийм эмчилгээг төдөн хуваартай хийж чадж байна гэсэн тэр яриацлага мэдээлэл бага байна гэж харж байгаа нэг. Нөгөөх нь нөгөө мэдээллийн ертөнцид амьдарч байгаа учраас нөгөө хүмүүс гар утсаараа хаана ийм эмчилгээ хийдэг вэ гэдгийг хурдан олоод тэгээд тэнд олон хүн хийсэн юм шиг тийшээ явчих гэдэг ийм урсгал дээр бид байна уу гэж хараад байгаа байхгүй юу. Түүнээс биш Монгол эмчнэр бол ялангуяа энэ том эмнэлгүүд дээр хийж байгаа операцууд энэ хаанаас тутахгүй хийгээд байна гэж харж байгаа шүү дээ. Энэ дээр бас нэг бодлоо энэ систем дотор эмчнэр хооронд эмнэлэг дотор анзаарэгдэж байгаа асуудлыг бас хэлчихье. Тэгээд бид бол нэгээрээ бол их сайн эмчнэр, сайн мэрэгчлүүд байна. Сайн эмнэлгүүд одоо ганцаараа байна. Тэгээ одоо бид нарт дутагтаад байгаа юм юу гэхээр нийлээд нэгдээд хийдэг нэг юм байхгүй. Манайх зөвхөн одоо энэ эмнэлэг, улсын эмнэлэг, хувийн эмнэлэг гэсэн нэг ийм ойлголтоосоо илүү яг илэгний асуудлыг шийддэг бүрэн хэмжээгээр. Тэгэхээр ийм баг, ийм тогтолцоог одоо бүрдүүлэх хэрэгтэй.
Тэр нь бас хангалттай биш. Яагаад Солонгос яваад байгаа, яагаад Япон яваад байгаа гэхээр энэ улсууд одоо магадгүй хамгийн багаар утгаад 30 40 жил 50 жилээр техник технологийн хувьд өнөөдрийн одоо үйлдвэрлэгдэж гарч байгаа тоног төхөөрөмж нь биш. Энийг хүний ганцхан энэ асуудлыг одоо эмчилж, оншилж, эрүүл болсныхын дараа ч ингэж байгаа энэ тойрог тогтолцоо маань ингээд тасралтгүй ингээд ажиллаа сурцсан. Монголд өнөөдөр зөвхөн яг одоо энд хийгдэж байгаа энэ юм дээр анхаарж байгаа болохоос биш. Энэ хүний хоол нь ямар байх юм, сэтгэл зүйн ямар байх юм тэгээд энэ хүний гэрүүлийн байдал нь, ажил төрлийн байдал нь эдгрээд гараад энэ хүн эргээс сэрэх хүртлээр ямар байх юм гэсэн энэ процесс маань ингээ ийм нэгдмэл болж чадаагүй байгаа. Тэгээ нэгдмэл болж чадаагүй учраас хагалгаа хийгээд орхигдохоор дараа нь үр дүн гэдэг юм уу, анхаарал нь бас хүссэн хэмжээнд биш одоо дутагдaltaй үр дүн гарч байгаа юм бүрэн хэмжээнд одоо биш. Тэгээ энийг бас өвчтөн үйлчлүүлэгч вэ сая ингээл тодорхойлт авахгүй хүн ярих дээр тэр хүний яг л нэг хүслийг ойлгосон. Тэгээд тэр хүн Монголд энэ хийгддэг хагалгаа та бүхэн маань яг хаана эмчлэгдэх юм та бүхний эрх боловч яагаад Монголдо эмчлүүлж болохгүй байгаа юм бэ гэхээр Солонгосын эмнэлэгтэй Японы эмнэлэгтэй холбоо барьцаа тэд нар 99.9% баталгаа өгж байгаа. Тэгээ бид явж байгаа. Өөрөөр хэлбэл бид бие биедээ итгэл маань сул байна. Тэр итгэлийг бэхжүүлэх, батжуулах энэ зүйл энэ их олон хүчин зүйлээс хамаарат байгаа юм Түүнээс Монголд эмра байхгүй ч юм уу Монголд тэрийг нь хийдэг аппарат байхгүй та бас биш. Хүмүүсийн итгэл эмнэлэгтэй мэрэгчлэлтэндээ итгэл маань бид мэрэгчлэлтэн өөрөө тэр хүмүүсээ зөвхөн нэг өвчин, зөвхөн нэг хагалгаа гэж харахаасаа илүү энэ хүний амьдрал гэр бүл энэ асуудлыг бүтнээр нь ингэж шийднэ гэдгийг бас харах тал маань дутагдaltaй хэсэгчилж ингэж жижиг өнцгөр хараад байгаа. Тодорхой яриа боллоо. Тэгэхээр танаас та бүхнээсээ баргал эмчилгээнийхээ хугацаанд анестолог буюу мэдээ халдуулагч хэмж байсан юм байна. Тэгэхээр мэдээ халдуулах гэдэг ер нь ингээд хүмүүс мэдээг л алдуулдаг гэж бодоод байгаа болохоос их нарийн яг юуг нь алдуулах уу, хизээ хэмжээгээр алдуулах уу гэдэг нөгөө хүнээ таньцж ягаад нэг хийдэг тийм л ажил юм шиг байгаа тийм ээ. Одоо би операцч орж ин гэсэн хугацаар ярьж лээ заавал. Бас яг Америкт бас тэгжсэн Монголд урд оройн яриа заа би тийм хүн байна. Таны их ой эргийг үзлээ. Ийм юм байдгиймаа гэдэг ингээ хүнгээд анестолог нь ярихаар их сэтгэл амарч байгаа байхгүй юу. Энэ чинь итэр намайг маш их анхаарал нөгөөд нөгөө эмчшээ мэдсэн байгаа юм байна. Тэгээд нөгөө хүн ч ойролцоо ийм хийнэ. Тэгээд та нэг хэдэн цагийн дараа ингэдэг юмаа гэж ярихаар нөгөө хүн сэтгэл зүйн хувьд маш том нөмөр болчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ талаас нь та яг анестолог эмчийн онцлог юу гэдэг юм бэ? Яагаад энэ юм чухал юм бэ? Тэгээд энэ яг энэ имлэг дээр яг тэр анестологийн тэр мэдээ халдуулдаг юм нь одоо хангалттай байдаг юм уу? Энэ талаар ярьж өгөөч. За миний мэрэгжил бол мэдээгүүжүүлэг эрчим тэмчилгээ яралтай тусламжийн эмч гэдэг миний мэрэгжлийн дипломн дээр 3 эм чиглэлийн одоо нэр байдаг. За тэр чиглэлээр ер нь нэлээ Хөдөө нутагт Орхон аймагт 7 жил, улсын 2 дугаар төвөмлөгт 7 жил, одоо интермед эмнэлэгтээ ирээд би 11 жил ажиллаж байна. Тэгээ энэ мэрэгжлийн одоо эмч болно гэдэг зорилго тавьсан. Тэгээ эмч болоо төгсчлөө гэхээр бас сайн эмч болъё гэсэн бас мэрэгжлийн зорилго байна Тэрнийхээ дагуу ямар эмч нь сайн, ямар эмч нь одоо илүү чадвар шаардсан, ямар эмч нь хүнд илүү их орхон хүнийг одоо аюултай үед нь тусалж чаддаг хүн болдгийм бэ, эмч болдгийм бэ гэсэн ийм судалгааг одоо ийм замыг дайрж агаад одоо асрагчаа хийчлээ. Дараа нь одоо Орхон аймагт очиод түргэний эмч, одоо эмгэг судлалын эмч, мэдрэлийн эмч, доторын эмч хаана л оронтой байна, хаана л очиж ажиллах тэр болгонд ажиллаж исэн. Тэрнийхээ дагуу за энэ эмч дотор арай нэг онцлогтой хүний хүч чадал анхаарал тийм ээ энэ бүх зүйлийг бас нэлээ илүү ингээд богино хугацаанд тод харуулахыг одоо харуулдаг энэ салбар нь бол энэ эрчим тэмчилгээ мэдээгүүжүүлэг юм байна гэж бид өөрөө хүслээрээ сонгосон.
Тэгээ энэ дээр мдээгүй зүйлэг гэдэг талаас нь ярих дээр одоо унтуулдаг тариа хийдэг ч юм уу тийм биш. Яг одоо хүнтэйгээ те тоног төхөөрөмжтэйгээ багтаага оюун санааны хувьд те мэрэгжлийн ур чадвар хийж байгаа гардын үйлдлийн хувьд бүгднтэй нь ингэж холбоотой ажилладаг. Олон багийг холбодог. Яг одоо 10 цаг одоо манай эргэтэн шилжүүлэн суулгахын бараг 10 хэдэн цаг бүтэн хоногоор ингэж баг нь ингэ солигдож тасралтгүй явж хагалгаа хийж байгаа шүү дээ. Миний одоо дээдлээ орж ирсэн хагалгаа бол 16 цаг, 12 цагийн нэг хагалгаа. Тий, нэг хагалгаа 10 хэдэн цаг ордог тий. Тэгэхээр яг тэр 10 хэдэн цагийн турш яг одоо жижиг хагалгаа, жижиг ажиллбар гэж ер нь байдгүй. Тий, бүгдээрээ адилхан стандарт нь. Тэгээд тэр хагалгааны үеийн турш тэр хүний одоо бүх одоо амин эрхтнүүдийн үйл ажиллагааг тэнцвэржүүлж тогтвортой барих. За хагалгаан дээр цус алдлаа гэхэд тэр хүний цусны балансыг те тогтвортойгоор барих, биеийн халууныг нь хүртэл одоо тогтвортойгоор барих. За тэгээд одоо багийн одоо хагалгааны юм уу эсвэл өөр төрлийн одоо багийнхан дунд туслам шаардлагатай тэрлүү орох, тэр багийн уялдаа мэдээлэлээр хангах. За хагалгааг ер нь яарвчилж дуусгахгүй бол одоо энэ хүнийг зүрх судас одоо энэ байдал нь барьж дийлэхгүй болох хэмжээнд очиж байна. Тэгээ наан төлөвлөх ёстой тий ямар эрсдлүүд гарч болох вэ? Тэгээ дараа нь ч гэсэн одоо ингээд хагалгаа хийгээд дуусчдгүй. Энэ хүмүүс маань ямар байдлаар сэргэж байна тий? Даарт сэрж байна уу? Өлсөж сэрж байна уу? Өвдөж сэрж байна уу? Энэ бүх зүйл хамаатай. Тэгээд нэг сайхан юм нь бол ингээд хүмүүс ингээд зүгээр л жирийн юм шиг унтаал ингээд сэрж байгаа тий? Бид нар унтуулах тариа хийхээс гадна тэр амьдралын амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг барьж тогтоож зохицуулж тэнцвүүлж яадаг байхгүй тухайн юм үйлсэн. Тэр нь бол одоо шингэн сэлбэлтээр өвдөлт намдаалтаараа булчингийн солруулалтаар байна. Тархины унтж байгаа гүний хэмжээ байна. Хит гүнзгий одоо унтах юм бол тэр хүн эргээд сэрхэн төвхтэй тийм ээ их хүндрэлүүд их тохиолддог. Тэгэхээр тэрийг тохируулна гэсэн үг юм. Хараа дээр үед 20-30 жилийн өмнө социализмын үедээ баг дундуур үеэр шинжилтийн үеэр хүн операцид орлоо гэл айхтарыг хөвдлөө гэл дараа нь нөгөө хүн чи олон хоног имлэг хөвтөл. Одоо ингээл тийм операц сонсон гэсэн маргааш нөгөө хүн чинь босоод явж явах шиг. Энэ ямар чанарын өөрчлөлт гарч байгаа. Энэ ерөөсөө техник технологи хамгийн ихнийх нь бол эмч мэргэжилтний ур чадвар сайжирсан. Сайжирч байна. Хоёр дахь нь бол юу байгаа. Техник технологи эрс сайжирсан. Тэр ойдөг барьдаг, хагалдаг, задлдаг. Гуравт нь бол яг ийм өвчний онцлох, ийм өвчний үед үзүүлэх тусламжийн чанар маань нийтээрээ сайжирсан байхгүй. Сувлагч, насрагч, бэлддэг хүн, зураг авдаг хүн ингэжээж нэг хүний одоо эрүүл болгохын тулд одоо их олон төрлийн юм. Операцийн өрөө гэдэг шал өөр болчихлоо шүү дээ. Юу юм сансарт байгаа юм уу? Тэгээд бүхэл гэрэл мэрэл тэр тохируулж байгаа, хувцс хонор сольж байгаа энэ төр чинь тийм ээ. Мэргэжилтэйгээ холбоотой нэг юм ярихад нөгөө унталтын гүнийг хэмжиж яана гэж. Тэрийг хүртэл нөгөө тархины цахилгаан итүүхийг хэмжээд бид нар хэмжиж орж байгаа хагалгаан дээр тэр хяналтууд их яг орхоос өмнө хэмжиж тийм үү? Яг ингээл орхоос өмнө одоо энэ нөгөө индикатор нөгөө датчикнууд те мэдрэгчээ одоо тархины хэсгүүдэд байрлуулна, толгой хэсгүүдэд. Тэгээд одоо сэрүүн байх үедээ ийм хэмжээнд байна. За ингээ унтуулад ингээд ирэхээр унтуулгын гүнээс хамаарат хүний био цахил тархины цахилгаан итвэх дарангуйлагдчихж байгаа тий. Тэгээд тэрийг одоо тодорхой хэмжээнд зүгээр дуран орж байгаа хүнд бол тийм их гүнзгий өвчин амдаал тийм их гүнзгий унталт хэрэггүй. Тэр нэг 5-10 минут юм уу 2-3 минутын нэг ингээл сэрэг шиг болоход ингээл сэрж байгаа ийм хэмжээнд нь тохируулах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг хэмжиж байгаа хэмжүүр тэр нөгөө биологийн, физиологийн параметруудыг зохицуулж байгаа энэ зохицуулт маань улам нарийн болцсон учраас маш хурдан сэрэл, өвдөлтгүй сэрэл, өлсөхгүй, даарахгүй сэрэл те. Тэгэл сэрснийхаа дараа магадгүй зарим одоо улсууд бол цусны хагалгаа, юуны хагалгаа, цусны ялангуяа өдрийн мэслийн дараа бол 2 цагийн дараа, 6 цагийн дараа гэртээ харьцдаг те. Бас тэрийг те. Аяг сони юм байна. Хамгийн сүүлийн асуулт. Намайг хүн асуугаарай гэсэн танаас. Энэ Монголд ингээ хүүхдэд антибиотик өгöd байх юм аа. Америкт жишээл одоо 2 нас хүртэл ердөөс өгөхгүй. Энэ ямар учиртай? За
Нэгдүгээр улсын маань онцлог байгаа. Орчны одоо амьсгалын замын халдвар өвөлдөө бол амьсгалын замын халдваруудаар нялхс маань их өвдөж байна. Хоёрт зуны цагт бол гидсний замын халдваруудаар их өвддөг. Тий. Тэгэхээр энэ дээр одоо бидний хэрэгжилж байгаа өөрсдийн бас л хэд хэдэн шалтгаан тий ганцхан эмч эмнэлгээс энэ бол хамаарахгүй. Нэгэнт нянгийн халдвар байна, нянгийн халдвараар хүндэрч байна гэдэг нь тодорхой бол эмч хүн антибиотикийг зөвлөх ёстой. Тэгээд дэлхийн нийтээрээ нөгөө эмэн дасалтай нян, эмэн дасалтай вирус, эмэн дасалтай паразит, эмэн дасалтай мөөгөнцөр ер нь бол ингээ зөвхөн антибиотикийн ч асуудал биш. Энэ нөгөө нийт одоо хүний өвчнийг үүсгэж байгаа үүсгэгч нарын устгаж байгаа эм халдваргүйтгэх ариутгах бодисын хэрэглээний даслын тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол хүүхдүүдийнхээ хувьд ярихад ахуй нөхцөл маань мэдээж тэр тэндээс эхэлж байгаа юм тий. За одоо гудамжинд одоо зарагдж байгаа юм уу, гэр орондоо хэрэглээ, дэлгүүр хошоонд зарагдж байгаа хүнсний одоо бохирдлын асуудал байна. Дээрээс нь аюулгүй байдаг. Хүнс, агаар, орчны аюулгүй, эрүүл ахуйтай холбоотой. Дээрээс нь бидний өдөр тутмын гараа угааж байгаа, халдваргүйтгэж байгаа тэр одоо нялхаантанд биед нь хурж байгаа, өнсөж байгаа өвөө эмээ, аав ээжийн гараа хариуцах гэж байна уу? Энэ одоо өрөөцлөгөө цэвэрлж байна уу, тий? Дээрээс нь одоо хэсэг бол бид нар жоргуул олгодог байлаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр үеийн хэрэглээний дадал маань, буруу дадал хэвшил маань одоо юм болцсон. Дээрээс нь тухайн өвчнийхээ талаар жилдээ бол одоо 2-3 удаа ханаа түрээд халуураад эдгэрх нь бол хэвийн үзэгдэл. Тэрийг заавал ингээл антибиотик им бичээд одоостой халуурлаа, муудлаа гэд ингээд ээж болохгүй. Нэгэн л хүн болоод төрсөн бол тодорхой хэмжээнд жилдээ 2-3 удаа одоо ханаа түрэх нь бол одоо энэ хэвийн үзэгдэл шиг эсэргүүцэх чадвараа баталгаажуулж байна. Тэрийг нөгөө хүний нөгөө өөрийн дархлаа гэдэг зүйл одоо өдөр тутам одоо ч гэсэн одоо энэ агаараас, энэ уснаас, энд хурж байгаа зүйлээс бидний бие рүү ямар нэг одоо нян вирус, бактери орж л байгаа тий. Тэгээд тэрийг хүний дархлаа одоо өөрөө даван гардаг тий. Өөрөө тэрийг одоо устгадаг ийм механизм байгаа. Тэрийг халуурангуут нь лавчаал одоо халууныг бууруулдаг. За ер нь болохоо байлаа шүү. Нөгөө өрхөн эмч нөгөө эмчтэрээ очиод манай хүүхэд халуурсан чи антибиотик бич бараг тийм ээ. Тэгэхгүй бол эмчлээгүй тооцогдно. Магадгүй одоо 10 хүүхдээс 2 нь хүндэрч магадгүй. Тэр нь хүүхдийнхаа нөгөө дархлааны сул байдал тий одоо генетикийн урчилсан хувь хүнийхээ онцлогоос болоод одоо тэр хүүхдүүд хүндрэх юм тохиол гарна. Тэгэхээр одоо буруу эмчилгээ гэдэг юм уу, дутуу эмчилгээ тэр үед нь эртхэн антибиотик өгсөн бол гэж ингэж одоо яадаг. Тэгэхээр цаг хугацааг тааруулаад үүсгэгчийг яг тодорхойлсны дараа антибиотик юм уу, вирусын эсрэг эмчилгээг бид нэр зөвлөх ёстой. Дээрээс нь бидний хүнс гэж ярьж байгаа зүйл нь бид нар одоо хүнсэндээ хэрглэж байгаа ногоо маань ямар төрлийн одоо тэр антибиотикоос хэрглэж байгаа ногоонд амтнд антибиотик вакцин тарьж байгаа. Тэр маань тэр амтнаас дамжиж орж ирж байгаа тэр нян үүсгэгч нарыг бас дасалтай болгоод баргийн юм тоохоо ингээ болцсон тий ийм байгаа. Тэгээ хоёр хүртэл нь за гэхээсээ илүү яг шаардлагатай тохиолдолд зөв антибиотикийг зөв хугацаагаар сонгож хэрэглэх нь л чухал. Түүнээс антибиотикийг битээ хэрэгэл бөөнөрөө хэрэгэл гэдэг ч юм уу тэр нь бол олон талын шалтгаан. За их баярлаа. Сони ярилцсан боллоо. Баярлалаа. За хүнд үзэгчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгээр өнөөдрийн манай улсын эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн үйлчилгээнд тулгарч байгаа зарим сорилтууд, зарим шийдвэрүүдийн тухай яг ийм ажил эрхэлдэг интермед эмнэлгийн эмчилгээг эрхэлсэн захирал Адиад оржийн Саранбаатар оролцоо. Хам богд уус хатан туулгын хөвөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал, аян давтагдшгүй